Дэг журам хизээ анх үүссэн бэ гэхэлэр Айши Заркол асуудал тавихтаа хэлж байгаа. Монголын эзэнт гүрэн байгуулагдаад үүссэн юм а гэж. Би бол тэрнтэй яг 100% санал нийлээд байгаа. Зарим эрдэмтдэл үгүй юу ярьж байгаа юм бэ? Монголын эзэнт гүрэн гэдэг чинь тэгээд нэг улс шүү дээ. Яаж тийм чинь дэлхийн дэг журам ярьд юм бэ гэж. Өөдөө дэлхийн нэг улс болсон байгаа юм чи яах юм бэ? Ер нь бол тий. Тэгээд ер нь 1260 оноос хойш бол дараа нь Монголын эзэнт гүрэн бүр мөсөн сүнтэл бараг 100 жилийн хугацаанд бол энэ нөгөө Чингисийн удмын дөрвөн салаа өөр өөрийн хаант улс байгуулсан. Тэгээд тэд нар чинь хоорондоо харьцаад байгаа. Тэрийг нь Айши Заркол энэ бол дэлхийн дэг журам байна гэж. Яг бол тэр үед мэдэгдэжсэн дэлхийн бараг 90% нь энэ улсуудын мэдэлд орсон ийм үе байна гэж яриад байгаа хөөхгүй. За өөр нэг том жишээ бол элчийн халтшгүй дарахын эрх. Өөрөөр дипломат халтшгүй дарахын эрх гэдэг бол Монголын эзэнт гүрний үед газар сайгүй төгж байгаа шүү дээ. Хоёулаа Калка голын ирэг дээр Оросын онгод Монголын элчийг цааслаад тэг бүгдээрээ цаазын ялан дунаад тэгээд монголчууд нь дараа нь нэр очиж бүгдийн цаазлаад тэгээд хүмүүс ойлгож байгаа шүү дээ. Элчийг алж болдгүй юм байна. Тэр өтгөө дипломат басарт үүсэж шүү дээ. Алтан мөнгөн гэргээ мэргээ чинь ер нь бол дипломат албан басарт шүү дээ тий. Энэ Гэхдээ Монголын алтан гэргээ дипломат паспорт бол одоогийн шиг зүгээр паспорт биш шүү. Чи өртөөгөр явах чамд бүх үйлчлэгийг чи үнэгүй үзүүлнэ. Одоогийн паспортыг чи үнэгүй буудал буух гэдэг үстэй болохгүй шүү дээ. Монголчууд өнгөнөөс ч болохгүй тий. Одоо бол дайраад орж байгаа шалтгаан хэрэггүй болчихлоо шүү дээ. Нэг одоо манай хойд төрш Украин руу дайрж орчоод Украины дайныг бид эхлэегүй бид нар дуусгах гэж байгаа маа гэж яриад байгаа байхгүй тий. Альсгүй Трамп Венесуэлийн ерөнхийлөгчийг очиад барьчилж авчаад тэгээд одоо ямар зорилготой юм бэ? Үгүй Венесуэлийн нефтийг би зарнаа гэдэг. Энд чи одоо нөө хууд эрх зүйн хайчичв тий. Улсын бүрэн эрхт байдал хайчичв. Хил хязгаарын халдшгүй дархан байх байдал хайчичв. Энэ дөрвөн алга болж эхэлж байна гэдэг асуудал байна. Тэгэхээр зэрэг одоо дараагийн дэг журам нь бий болж тогтноштол болвол энэ дөрөнгөө үе явна. Энэ хамгийн хэцүү үе. Тамацхан үс сонсогчдоо Монголын гэгцэн түүх подкастын ээлж дугаар эхэлж байна. Нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж Denk Farm. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm. Яг өнөөдрийн нэвтрүүлгийг бас юу гэж нэрлэмээр юм бэ? Дэлхийн дэг журамд Монголын үлдээсэн өв эсвэл Монголын тогтоосон дэлхийн дэг журам мэдгүй нэг тиймэрхүү байдлаар нэрлүүл ханавчтан яавал дөхөх юм болов гэж бодож байна. Тэгээд энэ талаар ер нь дэлхийн дэг журам гэж юу гэдгээс эхлээд сэдвээ эхлүүл тийм болов. Тэг яг цагаан сарын мэндэ дэвшүүлээрэ. За та бүхэн сайхан шинжилж гин үү? Бид нэр энэ цагаан сарын энэ дугаараар ер нь Монголын дэг журам гэж. Монголын дэг журам аа. Тий, юу байсан бэ гэдэг тухай ярих гэж утсан. Энэ санаа яагаад төрсөн бэ гэхлээр энэ Туркийн эрдэмтэн Айши Заркол гэж хүн өрөндөөс өмнө гэдэг ном бичсэн. Яг л нөгөө дэлхийн энэ хойно байгаа. Тий, энэ ном байна. Тэгээ нөгөө олон улсын харилцааны онол түүхийг бичсэн хүмүүс нь дандаа өрөндөө эрдэмтэд. Тэгээд бид нар чинь бичгтээ ер нь дэлхийн дэг журам гэдэг бол Вестфалийн гэрээнээс 1648 оноос гэлсэн гэд бичээд идэг байхгүй. Тэгээ 1648 оноос өмнө юу ч байгаагүй юм уу гэдэг асуултыг энэ Айши Заркол гэдэг Туркийн эрдэмтэн тавьсан байгаа юм л да. Тэгээ та нар яг Вестфал гэдэг өрөндийнхөө дэг журмыг ярьд юм байж. Тэгээд энэ тэрнээс өмнө юу ч байгаагүй юм уу гэдэг. Тэгэхээр
Ер нь дэлхийн дэг журам гэдэг юу юм бэ гэхлээр дэлхийн дэг журам гэдэг бол дэлхийн хэмжээнд үйлчилж байгаа олон улсын харилцааны одоо тогтолцоог дэлхийн дэг журам гэж нэрлэв штэ. Одоо бол бид нэг дэлхийн нэг дэг журмаас нөгөө дэг журам руу шилжиж байгаа үед амьдарч штэ. Нөгөө Америк голлож тэргүүлсэн ганцхан супер их гүрэнтэй дэг журам нэг за 20 жил явбуда тий. Одоо бол тэр нь аажимдаа саарад хятад хүчрхэгжиж гарч ирээд тий. За тэгэд одоо ер нь бол өмнгийн орнууд гэж ерөнхийд нь нэрлээд байгаа нөгөө Индхэг, Барзил гэдэг бас энэ улсууд чинь дэлхийд эзэлж байгаа жин бан хүчин чадлаараа ер нь Америк руу дөхөж ирээд хятад ер нь баг зарим үзүүл дээрээ давтсан ч гэж байгаа шиг тий. Тэгээ ийм нөхцөл байдалд бид нэр одоо бол оршиж байна л да. Тэгэхээр дэлхийн дэг журам гэдэг чинь юу гэдэг юм гэхлээр нэгдүгürt тэргүүлэх гүрэн юм уу? Гүрнүүд байх хэрэгтэй. Тэ? Тэгээд эдгээр чинь хоорондоо шатрын нүүдлээ хийн штэ. За хоёрт нь нийтдээ нэг дагаж мөрддөг дүрм байх хэрэгтэй. Одоо бол бид нэг нүүбийн дүрм гэдэг юм ярьж 80 жил амьдралаа штэ. Тэр нь одоо өөрийн гэсэн одоо олон улсын эрх зүйн хүчин төгөлдөр байх хэрэгтэй. За зарим тогтолцоонд дэлхийн дэг журмын тогтолцоонд бол нэг тийм институцүүд байгууллагууд байх хэрэгтэй байдаг. Нэгдсэн үндэсний байгууллага, дэлхийн худалдааны байгууллага, олон улсын валютын сан, аль эсвэл НАТО гэдэг ч юм уу. Цэргийн, эдийн засгийн, улс төрийн тий. Зарим тогтолцоонд жишээлбэл Венийн дэг журмын үед бол Венийн конгресс гэж байлаа шүү дээ. Том гүрнүүд ирж цуглаад тэгээ хоорондоо 8 арилж байгаа идэг. Энэ миний шүү, тэр чиний шүү гэдэг ийм хийдэг байсан байна. За ямар нэгэн тийм үнэт зүйлсийн тогтолцоо бас хэрэгтэй болж эхэлж байгаа. Социализм гинөө, империализм гинөө, хаан засаг гинөө, арчлал гинөө тий. За нэг юм. За тэгээ эдийн засгийн тогтолцоо бас хэрэгтэй болж байгаа. Дэлхийн дэг журмын тулд өөрөөр бид нар худалдааны арилжаа гүйлгээ яаж явах юм, аль бараа хаашаа очихын хэдийн татвар төлөхийн тий. Тэгээд одоо жишээлбэл надад татвар төдийг төлж байгаа бол мегмарс өрөнд өөрөөр төлөхгүй байх ёстой ч гэдэг юм уу. Ингээд тэгээд дэг журам гэж байгаа нь цэрэг стратегийн тэнцвэр хэрэгтэй болж байгаа. Тэр тэнцвэр алдагчвал дэг журам байхгүй болчих штэ. Би амар хүчтэй болчихвол чам руу дайрал орно штэ. Тэ? Ер нь бол гэхдээ хоёулаа хүчтэй учраас за мегатай барилдаа дарахгүй юм чинь хоёулаа хэлцээ. Намайгаа ээж хөө гэд ингээд явна л гэсэн үг байхгүй. Тэгэхдээ Айша Заракул гэдэг эрдэмтдий тавьж байгаа асуулт бол яг зөв ёсны асуулт байна. Байгаагүй ганцхан ягаад өрөндийн дэг журам яриад байгаа бид нар. Тэг яг тэгвэл Вестфалийн дэг журмын чинь дараа Венийн дэг журмын дараа одоо дэлхийн 1-р дайны дараа үндэсний лиг, дэлхийн 2-р дайны дараа нэгдсэн үндэсний байгууллага гэд ингээд дандаа л өрөндийн юм бид нар яриад байгаа байхгүй. Гэтэл өөр дэлхийн бус төнцөг болонд тийм байгаагүй юм уу? Гэдэг бас зүй ёсны асуулт тавиад байгаа юм л да. Тэгээд яг зөвхөн түүхэн үүднээс авч үзвэл одоо жишээлбэл Ромын эзэнт гүрэнч гэдэг юм уу, Грекийн улсуудын үеч гэдэг юм уу, тэнд бол дэлхийн дэг журам ярих болцоогүй байгаа. Яг л дэлхий ч өөр нөгөө амар олон хуваагдсан хоорондоо ерөөсөө баг холбоо байхгүй. Жишээл Ромын эзэнт улсын үед бол бүгд хятад гэдэг улс байдаг гэдгийг нэг тийм бүр түүхэн сонссон. За Ромын легион Монголын нутагт ирсэн тухай хоёулаа нэг дугаар ярьсан. Тэр бол тэгээ ингээ пактлаад төөрөөд тэгээд тэгж явж ирж байгаа шүү дээ. Тийм учраас нөгөө дэлхийн нэгдмэл болоогүй байгаа учраас дэлхийн дэг журам гэж ярихад хэцүү байхгүй. Ер нь бол. Дэг журам хизээ анх үүссэн бэ гэхэлэр Айша Заракул асуудал тавихтаа хэлж байгаа. Монголын эзэнт гүрэн байгуулагдаад үүссэн юм а гэж. Би бол тэрнтэй яг 100% санал нийлээд байгаа. Зарим эрдэмтдүүд юу ярьж байгаа юм бэ? Монголын эзэнт гүрэн гэдэг чинь тэгээд нэг улс шүү дээ.
Яаж тийм чинь дэлхийн дэг журам ярьдсан бэ гэж. Өөдөө дэлхийн нэг улс болсон байгаа юм чи яах юм бэ? Ер нь бол тий. Тэгээд ер нь 1260 оноос хойш бол дараа нь Монголын эзэнт гүрэн бүр мөсөн сүнтэл бараг 100 жилийн хугацаанд бол энэ нөгөө Чингисийн удмын дөрвөн салаа өөр өөрийн хаант улс байгуулсан. Тэгээд тэд нар чинь хоорондоо харьцаад байгаа. Тэрийг нь хаашаа зарахад энэ бол дэлхийн дэг журам байна гэж. Яг бол тэр үед мэдэгдэжсэн дэлхийн бараг 90% нь энэ улсуудын мэдэлд орсон ийм үе байна гэж яриад байгаа хөөхгүй. Тэгэхээр зэрэг дэг журам гэдэг маань тэндээс ирж байгаа. Вестфалийн дэг журам бол Вестфалийн гэрээ гэдэг систем ч гэх юм уу те. Энэ юугаараа чухал ач холбогдолтой юм бэ гэхлээр юуны эртний дэлхийн дахны түүхээс эхлээд Европын улсууд ямар ойлголттой байсан бэ гэхлээр ер нь бол дэлхийд нэг хүчрхэг улс байх хэвээр. Тэр нь Ромын эзэнт улс байх хэвээр. Яг тэгээ түрүүчийн Ром нь 1000 жил оршин тогтоод сүнцсэн. Тэ? Сүнцсэн. Одоо тэгэнгүүт ариун Ромын эзэнт улс гэдэг чинь өөрөөр нэрлэж чадахгүй шүү дээ. Одоогийн Франц, Герман, Италиг нэгтгэсэн нэг улс гарч ирээ. Тэгээд тэд нар өөрснийгөө бид нар ариун Ромын эзэнт улсаа. Манай хааныг Кайсар гинэ гэд Цезарийн нэрээр нэрлээд өөрөөр хэлбэл тэр өмнөх 1000 жилийн юм чинь автоматар ингээд залгагдаад яваад байгаа байхгүй. Тийм учраас энэ систем дотор бие дас улс байх оршин тогтнох боломжгүй. Ягаад гэвэл тэнгэрт нэг нар байна, газарт нэг хан байна. Ариун Ромын эзэн хаанаас чи очиж залбирж ийж захирах хэрэгээ авах хэрэгтэй гэдэг ийм ойлголттой явж ирээд тэгээд эн чинь бараг 100 жил хоорондоо байлдаад ер нь нэрс өвтэйгээ бараад тэгээс үлдэн за хэдүүлээ одоо болио гэдэг асуудал руу орж байгаа. Энэ дайм болж байгаад бас айхтар нөлөөлж байгаа юм нөгөө шашны зөрчил маргаан. Ер нь бол яг тэ нөгөө бас шууд усаар Монголын эзэнт гүрний нөлөө болчихж байгаа юм л да. Яг тэгвэл цаас гэдэг юм хятадаас олж ирж байгаа. Хятад хэвлдэг ийм бар сийлж хагаад ном хэвлээд ийн гэдгийг ерөөдөө мэдээд яг Гутенберггүй өөрөө зохиосон баг. Гэхдээ Гутенберггүй тийм юм зохиох ёстой гэдэг сэтлээ өөрөө авцсан хүн шүү дээ. Тэгээ ингээд нөгөө Библийн судрагч нь хэвлээд ирэнгүүт нөгөө урд нь гараар бичдэг байсан шүү дээ. Тэгээ бичдэг цаас нь амар үнэтэй пергамент чинь. Тийм учраас тойргийн сүмд ганцхан ширхэг Библи байдаг. Тэгээ ганцхан ширхэг Библи байхаар тэр чинь хамбын гартал байгаа шүү дээ. Бас нэг дуртай дулдган нэрээ тэрийг уншаад элдв юм яриад байхгүй шүү дээ. Хэвлээд эхэлсэн чинь 500-тай хүн болгон Библитэй болоод одоо бид нар айл болгон гэртээ Монголын нууц төвчөө залдаг шиг ингээд залаад тэгээ нөгөө хүн болгон уншингууд үе байж бурхан багшийн ингэж хэлсэн юм биш манай хам худлаа хэлээд байгаа юм байна гэд ингээд шашны маргаа үүсээд реформац гэдэг нэртэй. Тэгээд Мартин Лютер гэж нэг мундаг номлогч гарч ирээд сүмийн хан дээр хаалган дээр очиж 82 асуудал бичиж хадаад ингээд тэгээд тэрнээс болоод Европ дотор шашны дайм үүссэн. Тэгээ үүсээ тэгээ за ингээд 100 жил байлтлаа. Байлдаад байлдаад сүүлдээч бүр байлдаад нэмэргүй болоод дахиж байлдах эр хүнж хавардаад тэгээд улсууд цуглаад ярьсан байгаа. За одоо болъё. Хар гэртээ хаан бор гэртээ богддог зарчим хэрэгжүүлээ. Одоо ингээд энэ ван тулсын ван мегмар сүрэн католик шашинтай бол энэ бол католик юм ван тулс. Отхон баяр гугнот шашинтай бол за энэ бол гугнотын ван тулс. Тэр хин чим протестант шашинтай бол за энэ бол протестантын ван тулс гэдэг. Энэ өөрөөр хэлбэл орчин үеийн бидний олон улсын харилцаанд хэрэгэлдэг бүр эрхт байдлын тухай одоо онол гарч ирснээр энэ Вестфалийн гэрээний ач холбогдол оршиж байгаа. Тэгээ энэ Вестфалийн систем бий болоод ирэнгүүт нөгөө өмнө нь чи хизээс захирах боломжгүй байлаа шүү дээ. Зөвхөн Ромын эзэн ханаас очиж, ариун Ромын эзэн ханаас очиж нөгөө юугаа авдаг, зарилгаа авдаг байсан тэр чинь өөрчлөгдөөд тэгээ хэдүүлээ ингээд олуулаа болоод авцсан шатрын нүүдэл хийж эхэлж байгаа байхгүй. Мегмар сүрэнг дарахын тулд би тэрнтэй нийлж эвсээд мегмар сүрэнг дарна. Тэгээд тэгэхээр зэрэг нөгөө дэлхийн дэг журам чинь нэлээд өөрчлөгдөж эхэлж байгаа биз дээ. Тэгээ энэ явж байгаад
Наполеон Францын хувьсгал анх гараад тэгээ Францын хувьсгалыг залгаад Наполеоны дэглэм тогтоод Европт нөгөө Наполеоны дайнууд гэдэг юм явагдаад тэгээ Наполеоныг дарсны дараа юуны ариун эвсэл гэж байгуулагдсан. Яасан бэ гэхлээр зэрэг Орос, Англи, Австро-Унгар, одоо Габсбург энэ гурван Оросынч Романовуудынхан Англи бол тэр үед чинь юм байлаа да. За тэгээд Габсбургийнхан энэ гурав нийлээд ариун эвсэл гэж байгуулад Европ дахиж янз бүрийн юм хэлэх юм бол толгойн гэрчин хэдүүлээ нийлж ороод дарна гэдэг нөгөө Наполеоноос үлдсэн одоо юм баггүй. Эндээс эхлээд нөгөө хүчний тэнцвэрийн хонол гарч эхэлж байгаа. Хүчтэй 3-4 улс байна. Тэгээд одоо тэр чинь 2 улс бол хоёрынхээ эсрэгэл тулна шүү дээ. 3-4 болцохоор нэг дээр нэмэх нь нэг гэж жагаад нөгөөгөө цогтөгч юм уу одоо тэгээд тэр энэ бол баг дэлхийн 1-р дай хүртэл үргэлжилсэн одоо хүчний балансын онол явж байгаа. Хоёрдугаарт энэ үед бол Их Британи хүчрхэгжээд 70-ад ноёрхоод Европын улс орнууд бол ерөнхийдөө дэлхийг хувааж авах процесс явагдсан. Энд бол дэлхийн дэг журам гэж яригдана. Ер нь бол энэ бол өмнө нь бол их тийм жоохон дэлхийн тухай ойлголт жоохон бүдэг бадаг байсан тий. Тэр байтугай юу ятсан байгаа шүү дээ. 1600 хэдэн он төлөө Испани, Португал хоёр нийлж хуралдаад тэгээд за дэлхийг эдгээр өртөргөр хоёр гоож авлаа гэхэд нөгөө Англи, Францаас дуудсан юм байхгүй тий. Тэгсэн тэр нь Паблам сууж байгаа зөв ийшээгээ Испаниуд ав, тийшээгээ Португалууд ав гэд хуваацсан Тордельясын гэрээ гэж. Тийм ч юм байлаа. Өөр харангаахаа хоорондоо шууд ингээд Монголыг хуудсан шиг юм байна. За тэгээд дэлхийн 1-р дайм бол энийг хоёулаа нэг дугаар дээр ярьсандаа дэлхийн 1-2 дугаар дайм бол нэг том дэлхийн дэг журмын өөрчлөлтийн хоёр үзэгдэл байсан юм аа. Энэ бол яг өнөө дээр нэг дайм байсан гэж. Яг л дэлхийг Англи, Франц хоёр колони болгоод ингээ үндсэнд нь уугаад авцсан. Тэгээд тэр дунд нь хаант Орос бол Сибирь эзэл завгүй байсан учраас үлдсэн. Яг хаант Оросд ч нэг тийм шинэ колони нэг онц хэрэгтэй ч биш байсан байж магадгүй. Өөрт нь нөгөө эзэмшиж амжааг нутаг Америк биш үү? Герман, Америк гэд хоёр шинэ гүрэн гараад ирсэн. Энэ хоёрт зах зээл хэрэгтэй байдаг. Тэгэхэл зах зээлийн навчаад Англи, Франц хоёр хуугаад эзэгэнсэн байж үү? Тэгээ оруулахгүй гэдэг шүү дээ. Тэгэхээр зэрэг эдрийг нураах хэрэгтэй байна гэдэг. Ингээд нөгөө том дэлхийн дайнууд явагдаад 1-р дайны үр дүнд бол Оросын эзэнт гүрнийг нурааж аваад тэнд социалист улс бий болсон. Австро-Унгарын эзэнт гүрэн бүр тараад баахан Чехословак, Унгар, Монгол тусдаа улсууд гараад ирсэн. Османы эзэнт гүрнийг нурааж аваад тэгээд ойрох дорнд тэр чигтээ энэ тусдаа улсууд болоод ингэ явсан. Гол зорилго Англи, Франц эзэнт гүрнийг нурааж таагүй. Тийм учраас 2-р дайм болох нь бол маш тодорхой байсан. 2-р дайм болоод 2-р дайны үр дүнд германуудыг байхгүй болгоод Азад японуудыг байхгүй болгоод Английн колони эзэнт гүрнийг тараагаад Францын колони эзэнт гүрнийг тараагаад тэгээд дэлхийд зөвлөлт Америк гэдэг хоёр хэд их гүрэн үлдсэн. Тэгэхээр одоо хоёулаа эндээс ямар зүй тогтол олж харж ийн гэж нэг дэг журам нөгөө дэг журмаар солигдох хооронд маш их товтргүй байдал үүсэж дайн дажин болж олон хүний цус урсдаг гэдэг. Энэ юм үүсэж байгаа. Хоёулаа түүхийн хичээл биш баг нөгөө юуны хичээл рүү олон улсын харилцааны түүх хичээл болчих шиг боллоо. Гэхдээ яг энийг ярьж байгаагийн юм дээр хоёулаа энийг яхсаа тэгээ дараа нь хүүтэндээ ингээд хоёр их гүрэн за тэрний ардталт хуваагдсан улс орнууд хоорондоо тэмцэлж байгаа. Дараа нь 90-ад оноос нэг их гүрэн байхгүй болонгууд нэг туйлт ертөнц гэдэг юм бий болоод одоо бол олон туйлт ертөнц рүү нүүн шилжих процесс явж байна. Тэгтэл Ашис Аркол бол гэдэг энэ өмнө нь Монголын эзэнт гүрэн гэж байсан шүү дээ. Дэлхийн нэг байсан юм. Тийм болохоор зэрэг энэ Монголын дэг журам гэдэг юм байсан шүү дээ гэж.
Зараколтой маргалдах юм би. Тэр нь бол мань хүний дараагийн англи руу орж эхэлж байгаа. Юу тэгтээ санал нийлж байгаа юм гэхэлэр яг энэ Монголын эзэнт гүрэн, Монголын дэлхийн дэг журам Пакс Монголика гэж бид нар чинь Монголын их хамраа маргалж хийж байгаа шээ. Тэгтээ энэ бол бас дэлхийн дэг журам байгаад байгаа байхгүй. Монгол дэг журам байгаад байгаа байхгүй. Яг тэгж байгаа гэхэлэр нутаг дэвсгэрийн хувьд бол одоо маргаангүй Евраз бараг тэр чигтээ бүтэн байж штэ тий. Одоо Монголын улсуудын мэдлэлт. За нийтлэг нэг хууль зүй үйлчилж байгаа. Их засаг. Бүгд хаан ширээгээ залгамжлагтай хоёулаа хаатын тоглоом гээд нэх олон дугаар юмсан. Тэн дээр бүгд их засаг хуулийг бариад байгаа штэ. Алтан ургийн хүн суунаа. Тэ? Заавал одоо юу гэдгийг гээд ийм нэг хууль үйлчлээд байгаа. За 3 дугаарт нь дэг журам байгаа юм чи аюулгүй байдлыг хангаж байгаа. Ер нь бол яг хоорондоо байлдатлаа бол аюулгүй байдал бол гайхамшигтай сайхан хангагдаж ирсэн шүү дээ. Ямар сайн да Мароккогийн аялагч, Араб аялагч Ибн Баттута номондоо бичгтээ алтан эмэг бөгж бүүн алтан эдлэл зүүсэн ганц үе эмэгтэй тэгж ярих юм бол Унгараас Бээжин хүртэл ямар ч айх аюулгүйгээр зорчиж болно гэж бичиж байгаа юм. Дээр мулгай байхгүй байна. Тэ? Бүх юм байна гэсэн үг. Хоёрдугаар худалдаа харилцаа бол хамгийн өргөн байсан үе. Рубрукын дуртгал биччихсэн. Манай ч нөгөө юу очих гэж, хар өрөн очих гэж юу л баг жил шахуу явж байгаа штэ. Юунаас Европоос гараад. Тэгээ буцахт нь манай нэг өртөөгөр буцаачиж байгаа байхгүй. Тэгэхэд хардын гисэн хэрэг бүртэл манай ч баг сарын дотор яваачдаг лөө. Тэр үеийн ойлголтоор энэ ч баг телепортац хийж байгаа байхгүй. Хар өрнөөс аваад хардлаа хэрэг дээр явж тавьчихж байгаа шахуу юм болчихж байгаа байхгүй. Тийм хурдтай. Манай хөө өөрөө өстө амар зоож явснаа бичсэн байгаа. Тэгэхээр зэрэг тэр амар юу үр дүнтэй харилцаа холбооны систем тэрийг үрч худалдаа хийж байгаа шүү дээ. Хоёрдугаарт өмнө нь одоо ингээд Хятадын бараа их талд очиод, их талаасаа Хорезмд очиод, Хорезмоос цаашаа Булгарт очиод ижил мөрний Булгараас Орос ороод, Оросоос цаашаа Европ ороод шат дамжлаг болгон дээр татвар төлөө явж байгаа тийм үү? Эцэд гүрнийг болцсон. Бараа Бээжингээс гарлаа. Хардал ирэх хүртэл ганц татварт. Хямдарж байгаа үз. Олон хүний гар дамжихгүй юм чаа. Хоёрдугаар хурдан болно шүү дээ. Тэрч. Ийм сонио онцлогтой. Энэ Заракол бол их сонин жишээ татсан бэл. Буузар жишээ татсан бэл. За яг бууз Монгол хол мөн биш дээр хүмүүс маргах бах. Одоо илүү нөгөө цагаан сар учраас хамгийн түрүү санаанд орж байгаа нь бууз байгаа. Тэгээд чи төвдөд момо гэдэг нэртэй тэгээд ингээд цаашаага одоо Оросд пельмени тэгээд юу Туркт юу ч гэдэг үлээ. За тэгээд Европ руу очихоор равиоли юу гэд. Тэгэхээр яг л нэг бүтээгдэхүүн шүү дээ. Юу гурланд ороочихсон юу татсан баг штэ. Амтлсан татсан баг. Тэрийг нэг газар бууцгийн нэг газар нь хуушуурч бүрийг гэл ингээд. Тэгээ энэ юуг хэлж ийн гэхэлэр эн чинь нэг мэдээллийн сүлжээ яваад нэг хоолны цэс ингээд дэлхий дээр ингээд тарахад тэгээд ингээд иж үзсэн. Энийг хаятайхан хийдвэ нэлээд аваа би өөрөө энд хийгээл тэгэл нэг Италийн нэг юм бий болж гараад төвдийн нэг юм бий болж гараад байна гэсэн үг байхгүй. Айгуу сонин жишээ татж байгаа байхгүй. Тэгэхээр энэ яаж юм тэгэхээр эн чинь мэдээллийн нэг орчин байна гэж харагдаж штэ. Монголын эзэнт гүрэн гэдэг бол. Яг нутаг дэвсгэрийн тухай хуулиад тодорхой ярьсан соёл шашин. Соёл шашин энэ чи их засаг хуулийн хүрээнд одоо шашны эрхчлөөний тухай хуулиад бүтэн дугаар ярьсан тийм. Хин юугаа шүтэн тэр дуртайгаа шүтээ гэдэг. Тэгтээ чи Монголын хааныхаа татвар төлөө шүү. Гол ажил тэр биш үү тийм. Ижи татвараа төлөөд юмаа хийгээд хэрэгцээтэй үе зэрэгээ гаргаад явуулж байвал тэгээ чи тэр Иесусаа шүтнэ үү, Мухаммедаа шүтнэ үү, чөтгөрөө шүтнэ үү Монгол хүнд хамаагүй гэж. За өөр нэг том жишээ бол элчийн халтшгүй дарахын эрх. Өөрөөр дипломат халтшгүй дарахын эрх гэдэг бол
Монголын эзэнт гүрний үед газар сайгүй төгж байгаа шүү дээ. Хоёулаа Калка голын ирэг дээр Оросын онгууд Монголын элчийг цааслаад тэгээ бүгдээрээ цаазын ялан дунаад тэгээд монголчууд нь дараа нь нэр очиж бүгдийн цаазлаад тэгээд хүмүүс ойлгож байгаа шүү дээ. Элчийг алж болдгүй юм байна. Тэр өтгөө дипломат басарт үүсэж штэ. Алтан мөнгөн гэргээ мэргээ чинь ер нь бол дипломат ба албан басарт шүү дээ тий. Энэ Гэхдээ Монголын алтан гэргээ дипломат паспорт бол одоогийн шиг зүгээр паспорт биш шүү. Чи өртөөгөр явах чамд бүх үйлчлэгийг чи үнэгүй үзүүлнэ. Одоогийн паспортыг чи үнэгүй буудал буух гэдэг үстэй болохгүй шүү дээ. Монголчууд өнгөнөөс ч болохгүй тий. Тэгээд худалдааны хамгаалалт энэ чи хууль үйлчилж чинь гэсэн үг шүү дээ. Хэрвээ чи худалдаачдыг дээрэмдэх юм бол цэрэг ирээд чамайг өстой үр үндэстэй чинь ядна гэсэн үг байхгүй. Дахиж тэр худалдаагчдыг дээрэмдэж болно гэдэг бодолтой хүн байхгүй болтол ядна гэсэн үг байхгүй. Ерөнхийдөө бол энэ дээр бол хүмүүс маргаж магадгүй хуулийн тэгшүүлчил яригдчих эхэлж байгаа. Яг гэвэл чи хийсэн яландаа чи хийсэн гэм буруундаа чи тохирсон яллаа идэх ёстой гэдэг зарчим явж байгаа. За мэдээж хэрэг одоо Монгол хүн бол арай илүү хөнгөлтэй байна л да тий. Нөгөө юан гүрний дөрвөн зөв англилтэй системээр аваад үзэх юм бол тийм учраас зарим хүмүүс бол юу яриад байгаа хууль тэгшүүлжтэй гэсэн юм байхгүй гэж хэлэх баг. Гэхдээ хууль ноёнд барлагт адилхан үйлчлэн. Яг мэдээж Монгол хүн дөөр, өнгөтнөтөн дөөр, хятад хүн дөөр. Гэхдээ яг тэднэр дээр ирэх юм бол чи ноён байсан ч гэм буруутай бол ялаа эдлэн, харц байсан ч гэм буруутай бол ялаа эдлэн гэдэг тэр зарчим нь бас байгаад байгаа юм л да. Өөр нэг Монголын одоо эзэнт гүрний үеийн нэг том сони юм бол мэдээллийн солилцоо. Асар хүчтэй мэдээллийн солилцоо явж байгаа. Жишээлбэл цаас. Өмнөд хятадын халуун ширэнгээс Унгарын их тал хүртэл өргөн уудам нутагт 20 их аяндайн удирдаж 65 шийдвэрлэх тулалдаанд ялалт байгуулж дэлхийн түүхэнд анх удаа тэв дамсан байлдааны ажиллагааг төлөвлөн амжилтанд хүргэсэн Сүбэдэ Баатрын байлдааны арга барил агаар газрын байлдаан нэртэй НАТОгийн байлдааны стратеги болон хэрэгжсэн түүхтэй. Энэ гайхамшигт жанжны тухай доктор Отгонбаярын төрөвсөн Сүбэдэ бүтээл хэвлэлтээс гарч уншигч таны гар дээр ирж байна. Домог болсон Монгол жанжныхаа гээгдсэн түүхийг сонирхон уншаарай. Мари Фаврото нэг дугаар хийсэн шүү дээ. Тэр дугаар дээр Мари Фавротыг жоохоо үлзий таны загтал яагаад Францын хаадууд аваад хадгалаад өдөө хүртэл нандинан хадгалж ирсэн бэ гэхлээр тийм том цаас, тийм нэгэн цаас гэж юу нэг үзег хүмүүс ихгүй Европынхаа. Тийм учраас энэ ёстой ийм сони юм байна. Энийг хадгал гэдэг. Тэр чинь нөгөө музей үзмэр болж штэ тэр чинь тий. Тэгэж хадгалж үлдсэн. Өөрөлдвөл цааш бол яг нэг 2 дугаар зууны үед хятад анх хийгдсэн бүтээгдсэн ийд штэ. Европ пергаментэн дээр бичдэг байсан гэж яриадсэн штэ тий. Пергамент нь юу тэр пергамент гэдэг бол хурганы арсыг ингээд нэгэн зүсэж яагаад хийдэг. Одоо цаас гэх таашаа юм тий. Тэгтээ үнэтэй юм болоо штэ тэр чинь чи. Тийм олон хурга нэтлэнэ гэдэг чинь тий ямар хятад хийж байгаа модны юунаас хийж байгаа цаас биш юм чи. Тэгээд яг нь ер нь 2 дугаар зуунд хятад үүсээд тэгээд дундад Аз руу дамжиж ороод тэгээд тэндээс арабын ертөнц рүү нэвтрээ дараа нь арабын ертөнцөөс Европ руу 12 3 дугаар зуунаа хэсгэлж гэдэг маань Монголын эзэнт гүрний үед нэвтэрч байгаа байхгүй. Арабууд бол нэг 8 9 дугаар зууны үед авсан гэж ингэж үздэг. Нэгүрээ бас тийм сонин юмнууд байгаа юм. Өөр одоо нэг бас нэг сонин жишээ бол одон орон судлал байна. Одон орон судлал битээр нэг дугаар дээр ярьлуу яла хүлгүү хаан ах Хубледа нэг мусульманы нэг мундаг юг
одоо одон орончийг явуулахдаа Насир ад-Дин Туси гэдэг тэр одон орончийг явуулахдаа дэлхийн бүрцгийн макет хийж явуулсан гэж. Тэгэхээр энэ чинь 13 дугаар зуунд монголчууд глобус мэддэг байсан гэсэн үг байхгүй. Тэгээ тэрнээс хойш 200 жилийн дараа дэлхийн бүрэнхэ гэж хэлсэн эрдэмтэйг барьж аваад цааслаад хэлсэн биз дээ Европт. Ийм сонин юм болж байгаа. Тэгэд ер нь бол энэ одон орны төр мэдлэг цаашаага Европ руу бас дамжих үзэгдэл энэ үед явагдсан. Зарим одоо энэ дундад Аз Арабын ертөнцийн одон орны мэдлэг Хятад руу бас дамжиж орж ирсэн гэдэг юм. Энэ чинь ингээд асар том мэдээллийн солилцол явагдаад ийн гэсэн үг л дээ. Ер нь Илхатын улсад тэр Марагэ гэдэг нэг хот биш дээ, Илхатын нутагт байсан. Тэр Марагэгийн одон орны судлалын төв бол дэлхийд гайхамшигтай тийм төв байлаа штэ. Энэ чинь энэ Насир ад-Дин Туси гэдэг нэг эрдэмтэд бий хэлээд штэ тий. Энэний өөрийнх нь од гаргийн хөдөлгөөний геометрчлсан загварыг тэр үед хийсэн баг. Туси капл гэж нэрлэдэг. Тэгээ тэр наривчилсан тэр гаргасан хүснэгтүүд бол бүр Коперникийн судалгаанд одоо юу болж суйруулж ингэж орсон ийм юу баримтууд байдаг л да. Тэр одон орны юу тэр чинь Зиж Илханы гэж Илхатын тооцоолол гэж тийм нэрээр тийм цаашаага нэвтэрсэн. За ангаах ухааны тухай ярих юм бол одоо зөндөө юм ярина. Одоо Абу Али Ибн Сина гэдэг одоо арабын нэртэй эмч биш үү те. Тэр эмчин ингээд хийж исэн онол эмчилгээний арга барил Монголын эзэнт гүрний үед Хятад нэвтэрсэн. Тийм тэгээд бүр өрөндөөс дорнод руу мэдлэг дамжуулж байгаа. Тэгээд бүр Монгол хаад чинь бүр мусульман эмчилгээний төвүүдийг Хятад байгуулад тэр нь өөрийн нэртэй өөрийн шинжлэх ухааныхын зөвлөгийг орчуулсан ийм байгаа. Ер нь хүний биеийн эрүүл мэндийг биеийн шингэний тэнцвэрээр тайлбарладаг онол энэ үед Хятад руу арабын шинжлэх ухаанаас дамжиж орж ирж байгаа. Humoral theory гэдэг л үү тэрийг. Тэгэж юу одоо тэгэд бас нэг манай энэ дорны ангаах ухаанд ялангуяа төвдийн ангаах ухаанд хий, шар, бадган гэдэг яриад идэг штэ. Тэр ч бас яг ийм уялдаа холбоотой юм болж орж эхэлж байгаа гэх юм уу да. Энэ үеэс бас халдвар төвчнийг нөгөө юу яадаг тусгаарладаг ойлголт анх бий болж энэ ингээд цаашаага дамжиж байгаа байхгүй. Тэр нь хар тахлын үед хэрэг болж байгаа. Европын ч мэдэхгүй байсан учраас хар тахал дээр хядуулж байгаа шүү дээ. Нөгөө хаанаас ямар өвчин яаж дамжиж ийн гэдгийг мэддэггүй. Тэгэхэд бол манай талын нүүдэлчд бол айгүй сайн мэднэ шүү дээ. Тахал туссан айлыг тойруулаад юу дээс татал тэгэл хар туг хатгаал ийшээ ойртож болохгүй гэл. Тэгээ Европын ч мэдэхгүй байсараад яасан. Тэгэл энэ бол энэ үеэс эхэлж энэ том мэдлэгийн урсгал солилцоо явсан л гэж хэлж болох юм л да. Тийм учраас Хятад эмчнэр арабд ирдэг байсан. Хятад эмнэлгийн судрууд арабд орчуулагдсан гэдэг ч юм уу. Ийм юунууд ер нь бол зүү эмчилгээ Хятадаас араб Европ руу тархаж эхэлж байгаа. Мэдээж их сонин ховор гэж үзэж байгаа боловч гэсэн. Судас барьдаг эмчилгээний арга бас энэ үеэс эхлээд одоо араб Европын шинжлэх ухаанд бас орж эхэлж байгаа. Гэхдээ бүр ингэж дорндын шинжлэх ухаан шиг бүр тийм нарийн биш. Гэхдээ ямар ч 9 зүрхний загварт тоолдог дээс яадаг энэ юу байсан байх. Хамгийн гол нь Монголын төрийн бодлогоор дамжсан эрүүл мэндийн тогтолцоо, эмнэлгийн байгууллагын тогтолцоо үүсч бий болж байгаа. Урд нь бол яг тэгээд нэг сайн эмч тэгэл нөгөө тэрийг урайл нөгөөтг нэмээ барайл ингэдэг байсан бол Монголын хаадын бодлогоор чинь эмнэлгийн байгууллагыг төрийн ивэл даваад. Тэгээд одоо Хятад эмнэлгийн Илхатын нутагт
байгуулад, араб эмнэлгийг Бээжинд авчирч байгуулад, тэрийг нь хаадууд ягаад бүр татвараас чөлөөлөөд эмч нарыг тийм бодлого баримтлаад хот байгуулахдаа эмнэлэг заавал барьдаг. Энэ тийм бодлогод гарсан байгаа. Тэр байтугай бүр төрийн санхүүжилтийн эмнэлгүүд байсан байгаа шүү дээ. Ийм зээл байгаа юм. За монголчуудын өөрсдийнх нь бас ангаах ухааны мэдлэг бас энэ үеэр тарсан. Шарх яаж имчилдгийг, ясны бэртлийг яаж имчилдгийг гэдэг, түлэгдэлт энтрийг яаж имчилдгийг гэсэн ийм юу бол нэлээд тарсан байгаа юм л да. Монголын дэг журмын үед үлдээсэн гэх юм уу, бий болгосон төрийн тогтолцоо эсвэл цэрэг армийн ямар нэг юм өв байгаа юу? Яг энэ чинь ер нь бол бүр 20 дугаар зуун хүртэл энэ алтан ургийнхэн залгамжлна гэдэг энэ төрийн тогтолцооны юм яваад шүү дээ. Зарим газар бол бүр 20 дугаар зуун хүрсэн шүү дээ, Бухарын эмэр гэдэг чинь. Тийм болохоор зэрэг төрийн тогтолцоо бол ингэж уламжлагдаад бүх газар тархсан. Ямар сайн одоо довлон дөмөр хамгийн хүчтэй хаадай нэг шүү дээ. Эзэн түрэн одоо задарсны дараа гарч ирж байгаа. Тэр чинь өөр довлон дөмөр хийж хаан байгаагүй шүү дээ. Хаан суур гат юм шүү лөө. Хэрвээ тэр үед ингээд гадны элчин сайд ирээд хаанд бараалах яа гэвэл төмөрд бараалахгүй. Тэр суур гат юм шиг нөхөрд бараалах. Тэр нь мэдээж ямар ч эрх мэдэл байхгүй. Гэхдээ алтан ураг яах. Тийм учраас тэнд сууж байгаа. Хаан ширэнд сууж байгаа гол юм. Тийм юу нь бол хэврээ байсан. Тэр бол бас нэг том юусэн. Зүгээр энэ дээр тэр Фаврогийн дугаар дээр бас хөндөгдөд Мари Фавро бас ирээд илээ. Энэ Евраз гэдэг чинь нэг төв юм байна гэдэг ойлголт. Тэр үед бий болж байгаа. Яг тэгвэл хэрвээ чи тэр Монголын эзэнт гүрнээс өмнөх Европынхны бичлэгийг одоо түүх бичлэг за тэгээд газар зүүн судалгааг нь унших юм бол ингээ явж байгаа. За хар далай өнгөрөөд хар далайгаас цаашгаа тэгэл ерөнхийдөө их татарын нутаг хайчиж байгаа шүү дээ. Юу ч үдгийн бүүмэд. Тийм учраас тэр Марко Пологийн номон дээр чинь хотлоготой хүмүүс, ганц хөлтэй хүмүүс амьдэрдэг гэд бахын бичээд байгаа шүү дээ. Тэр чинь яаж байгаа гэхэлэр нөгөө Европынхны уламжилалт нөгөө ойлголтоор Марко Поло чинь бичиж байгаа байхгүй. Бичиж байгаа жоохон очоогоо газартаа жоохон тэнд нь тэгээ ноходлоготой хүмүүс байд юм а гэд. Үнэхээр ноходлоготой хүн байдаг байгаад Марко Поло хараагүй л ойлгомжтой тий. Европ тийм ойлголттой байж исэн чинь эзэнт гүрэн байгуулагдаад тэрүүгээр чинь худалдаа арилжаа чөлөөтэй яваад нөгөө элч мэлч нар чинь бүр хааваас хар орин лөө дахиж чад. Орос цэргийн бирэмт дайнд яваад тэгэнгүүт өөгүүгүү тэнд чинь тийм ноходлоготой хүмүүс алга тэнд яхаа хар арьстай хүн байна, бор арьстай хүн байна, шар арьстай хүн байна. Тэгтээ адилхан л хүмүүс байд юм байна гэдэг ийм ойлголт Европынд сууж хэлж байгаа байхгүй. Дараа нь нөгөө Монголын эзэнт гүрэн задраад тэрийг дагаад нөгөө хятадтай хийдэг байсан худалдаа байхгүй болчих шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр худалдаагаас эргэмэр байна. За их газраар явах болцоогүй бодлоо тэнд бөөн дайнд ажин болж байна. Монголчууд орондоо байлдаад юус нэмэргүй боллоо. Одоо далайгаар явъя гэдэг. Тэгээд тэр том Европын том газар зүүн нээлтүүд чинь тэгж бий болж байгаа шүү дээ. Ямар хоёлаа нэг дугаар дээр ирсэн шүү дээ. Колумб баруун өрн зүг рүү далайгаар явахдаа ингээ хятад орох юм гэд араб армийн халдын хэлний орчуулагч онгоцсон дээрээ авч явсан гэж тэр үед тэр онгоцсон хүн авч явнад амар зардал шүү дээ. Хоол унсын яах, ус яах юм те. Тэгэхэд хэрэгтэйгээд аваа яваад байгаа байхгүй. Энэ хоёр юм нотол чинь дэлхийн бөөрөнгийг Колумб мэдээд шүү дээ. Ийшээ явуул гэдэгт очно гэд. Бас сонио. Хоёрдугаар яг BBC байхгүйсэн учраас нөгөө хятад нь юу байхгүй болцсон. Нөгөө Монголынхаа нь байх болцсон. Мин гэдэг улс бий болцсон гэдгийг мэдэхгүй л байна л даа хөө. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm. Хэрвээ Монголын дэг журам байсан гэвэл
нийслэл нь хар хорин байсан гэвэл та хүлэвшүүрх үү? Тэгэлгүй яах вэ? Хаадууд ирж байна тийм. Тий. Одоо юу яж байгаа штэ. За өгөөдөө хаан ширээ суугч яах. Мөнхийн хаан ширээ. Биш мөнх биш. За тийм мөнхийн хаан ширээ зоо энэ чинь одоо нөгөө яг их хаадын сүүлийн хаан байна штэ тий. Яг баталгаатай дөрөвдөх их хаан гэж тоосогч байгаа. Мөнхийг хаан ширээнд суугахад бол хар хоринд Гүржийн хаанаас ихсүүлээд Арабын одоо янз бүрийн султан мултан хот одоо Казвины султан Маргагийн хинч гэдэг юм шахч гэдэг юм уу ингээ бүгд цуглаж байгаа. Оросын вангууд бүгд цуглаж байгаа штэ тэнд. Тэгэхээр зэрэг дэлхийн нийслэл бол тэгэхэд хар хорин байсан л да. Сул тал гэх юм бол нөгөө ийм холбоотой нээлттэй болоод эхлэнгүүт тэрүүгээр чинь мэдлэг мэдээлэл мөнгө дамжигдахаас гадна өвчин дамжигдж байгаа шүү дээ. Тэгээд тэр хар тагалч нь гарч эхэлж байгаа завар яхав зарим хүмүүс бол зарим эрдэмтэд бол нөгөө юунаас хар тэнгисийн бомбыг эзлэх гэж байгаа дахлаар нас орсон хүний хүүрэг Хэрмийн хан давуулан шийдсэн тэргээд тэрийг хоёулаа нэг дугаар дээр энэ бол худлаа юм шүү гэдгийг ярьсан. Тэгэхдээ үнэхээр ялчгүй энэ худалдааны сүлжээ бий болчихлоор энийгээ дагаад өвчин тархаж эхэлж байгаа юм л. Одооноос ямар ч ялгаа авах хэрэгтэй. Хэдэн жилийн өмнө бид нэр ковид яалаа. Хаваас нэг хятадын нэг хотод гараад Ухаан гэдэг хотод гараад тэгэл тэр чинь ерөөсөө сарын дотор дэлхийг бүрхгээл тэгэл бүх улсуудын хил хаагдал бид нар чинь ковид чинь баг дэлхийд дампуурх шахсан шүү дээ тий. Эн чинь тэр үедээ бас л нэг тийм л юм болсон байхгүй. Яг тэгвэл энэ чинь хилээ заргүй болсон байсан гэсэн үг шүү дээ. Ийм юмнууд баг. Монголын дэг журам, Монголын дэлхийн дэг журам хизээ эхлэх хизээ дуусах болсон бэ? Ер нь тэгээд тэгж дуусах шалтгаан манай энэ нөгөө сэдлийг өгсөн Айшаа Заракол гэдэг гэлбэнтний үзэж байгаагаар бол ер нь бол 14-р зууны эцсээд Монголын дэг журам байхгүй бол дуусгар болж байна гэж. Өөрөөр 200 жил энэ дэлхий дээр ноёрхож байна гэж үзэж байгаа. Тэгвэл Зараколын онлоор бол зарим хүмүүс тэгж чинь эн чинь нэг улс байсан юм чинь бүсэн ямар юм тийм байдаг ингээд. Тэгэхээр зэрэггүй яалаа гэж эн чинь тулуун удам Юанд ноёрхож байна. Илхант улсад ноёрхож байна. Дунд нь цагаатай удмынхан дундад Аз, Төв Азад ноёрхож байна. Тэгээд Европ одоо юу гэдгээ Өмнөд Сибирт зөчийн удмынхан ноёрхож байна. Тэгээ эдний чи хоорондын харилцаа тэр үеийн олон улсын харилцаа байхгүй да гэж. Бас үнний хувьтай. Тэгээд дараа нь ерөнхийдөө 1360-ад он гээд бид нар чинь Хятадаас хөөгдөв штэ Мин гэдэг улс тэнд бий боллоо тий. Тэгээд дараа нь Алтан ордын сүрлийг бол за төмөрт буцахгуулаад алга болсон гэх юм бол 1400-ад он нийхээр ингээ Алтан орд сүрээд алга болж байгаа юм. Тэгээд тэрнээс өмнө цагаатай улс 1370-80-ад он за тэгээд Илхант улс мөн л 1360-ад онд устж алга болж байгаа шүү дээ. Ер нь бол. Тэгээ энэ Монголын үе тэгээд дуусч байгаа. Гэхдээ энэ үеийн нөгөө нөлөөнүүд нь үлдээд Алтан уургийн хаан суунч гэдэг юм уу. Энэ нөлөөнүүд нь үлдээд тэгтээ яг Монголын дэг журам гэж нэгдсэн юм дэг журам байхгүй болж байна гэж үзэж байгаа. Тэгэнгүүт тэн дээр дахиад Айшаа Зараколын онол дээр нөгөө миний маргаж болох юм байна гэж хэлээд байгаа. За энэ бол нөгөө мань хүний өөрийнх нь Чингисийн үеийн дэлхийн дэг журам гэж. Нэрээ ч ингээ харах юм бол одоо өөр хаана байна. Тэнд нэг захад нэг Япон байна. Тэгээд тэнд нэг Европ. Өрөнд Европ чи энэ үед 13 14 дугаар 100 гэдэг чинь өстэй эд хоорондоо байл та тийм. Ер нь энэ дэлхийн дүр зурагт бол ямар ч нөлөөгүй байсан улс штэ. Бүс нутаг штэ. Тэгээд мань хүний дараагийн гаргаж байгаа онол нь
ингээд Монголын 90 дууссаны дараа дэлхийн одоо олон улсын харилцаа гэдэг бол ийм өөрөөр тэр үуч нэг хаан засагтай үе юм чинь газар зайг хаан засагтай үе юм чинь энэ хаадын удмынхны хоорондын харилцаагаар дэлхийн одоо олон улсын харилцааг тодорхойлно. За тэгээд энд Мин улс энтхэгт Монголынхан энэ ч бас Монголын улс шүү дээ тий. Дундад Азид ер нь голцоо Шибаны удмынхан Шибан буюу зүвч хааны одоо хүүштэй. Шибаны удмынхан гэдэг чинь. За тэгээ Иран Персд бол Сефевидүүд гараад ирсэн. Тэгээд Отоманы эзэнт бол Османы эзэнт улс нэрхэж байгаа. Европт бол одоо хамгийн том нь Habsburg удмынхан. Испани, Герман, Австрик нэрхэж байгаа. Ийм Оросд болохоор Рюригийн удмынхан. За энэ ингээд олон улсын харилцаа болж байгаа маа гэж. Энийг яг би энийг бол дэлхийн дэг журам гэж хэлэхэд дутагдaltaй тал бий болчиход байгаа. Жишээлбэл одоо бүүмэд Habsburg-ын удмынхан Мин улсыг мэдээд тэдэртэй харьцаагүй тий. Мин чинь энэ үед бас нөгөө дотгошоогоо өөр хилээ хаагаад ер нь тэгээд хязгаарлаа. Тий хорвоо дэлхийтэй харьцахгүй гэдэг. Нөгөө Африк хүртэл явсан хөөрхий адмирал Жинхээгийн усан онгоцнуудын нурааж ивдэлж хаяад тий. Яг тэр үед чинь нэрээч бас тийм худалдаа эдийн засгийн харилцаа сүрхий биш л байсан л да. Жинхээ Африкт очсон л баг. Анааш манаш авчирсан баг тэгээд сони амтай авчирлаа. Тэгээд тэр анаашнаас юу авах вэ тий. Яг хааны ордны юунд л нэг тийм сони амтл бий болсон баг. Тэгээд хаацсан. Монголын эзэнт улс бол энтхэг бол ерөөсөн гямлагаар нэг талдаа хязгаарлагддаг, нөгөө талдаа Гиндукушийн нуруугаар хязгаарлагддаг. Тийм учраас Монголын эзэнт улс Гиндукуш давж цаашаага тэлэх боломжгүй. Тийм учраас энтхэгийн хойг дотор голцоо яваа. Тэгээд мэдээж хэрэг Монголын улс, Иран, Сефевидийн хаадууд, Шибанидууд энтрийн хоорондоо харилцаанууд байгаа ч гэсэн тэднийг нөлөө үзүүлээд исэн юм байхгүй. Ер нь Баабур хаан ч нь бол Шиба хаанд хөгдөж энтх рүү зугцсан шүү дээ. Тийм болохоор энд Монголынхан Шибанидуудын хооронд сүртэй харилцаа байгаагүй гэх юм уу да. Тэр дундаа Москва сууж байгаа Рюригийн удмын ван Монголын хаан хоёр бол бараг бие биений мэдэхгүй шүү дээ. Нэг Афанасий Никитин гэж нэг худалдаач нэг энтх хүртэл зорьцсон ганц тэмдэглэлтэй. Чи тэгээ бүтэн 100 жил ганцхан хүн очсон гэхээр тэр чи ямар олон улсын харилцаа гэх юм бэ гэж. Би зүгээр яг энэ өөрөө Туркийн эрдэмтэнтэй Айша Заракол мөн тийм учраас энэ картан дээр нэг Турк л гаргаж ирэх гээд байгаа шүү. Тийм учраас Османы эзэнт гүрэн гээд гаргаж ирээд байгаа. Османы эзэнт гүрэн бол ойрхот оронд ба за Африкийн хойд хэсэг тэгээ дорнод Европын тодорхой хэсгийг бол захирж ийсэн тэнд өөрийнхөө дэг журмыг тогтоож ийсэн. Гэхдээ Европ бол османуудтай хизээж таарахгүй. Османууд наашаага нөгөө туркууд учраас персүүдтэйгээ таарахгүй, сефевидүүдтэй таарахгүй гэдэг ч юм уу. Сефевидүүд нь Төв Азид байгаа Шибанидуудтай таарахгүй. За тэгээд энэ нард чинь нэг тийм Аштар ханидууд гэдэг ингээд ийм гараад ирж байгаа юм л да. Хоёрдугаарт энд маний хүн нэг тийм тодорхойгүй газар үлдээчихэж байгаа. Хаант улсын бүс гэдэг. Тийм тэгж харагдаж байна. Хаганад байлдаг. Тэг Хаганад байлдаг. Энэ зүгээр бүсч гэж биш лээ. Энэ бас тэгээд нэг өөрөөсөн жижиг хаадууд ноёргосон нутаг л байхгүй юу. Тэг одоо мэдгүй яг Шибаны удмынхныг тусад нь гаргасан мөртөө яг тэнд байгаа одоо Алтан ордонд байгаа зүчийн удмынхныг ялгаж гаргаж харуулахгүй байгаа ч гэдэг юм. Энд дэр бол бас маргалдуул нилээ маргалдах юм их би. Өмнөд Хятадын халуун ширэнгээс Унгарын их тал хүртэл өргөн уудам нутагт 20 их аяндан удирдах 65 шийдвэрлэх тулалдаанд ялалт байгуулж дэлхийн түүхэнд анх удаа тэв дамнсан байлдааны ажиллагааг төлөвлөн амжилтанд хүргэсэн Сүбэдэ Баатрын байлдааны арга барил агаар газрын байлдаан нэртэй НАТОгийн байлдааны стратеги болон хэрэгжсэн түүхтэй. Энэ гайхамшигт жанжны тухай доктор Отгонбаярын төрөвсөн Сүбэдэ бүтээл хэвлэлтээс гарч уншигч таны гар дээр ирж байна. Домог болсон Монгол жанжныхаа гээгдсэн түүхийг сонирхон уншаарай.
Таны түрүүнд дурдсан тэр өрөнд суурьтай дэлхийн дэг журмын нийт өргөссөн хугацаа харьцуулах Монголоос харьцангуй урт юм шүү. Вестфалаас бусдтай харьцуулахад 100 гаруй жил оршсон юм шүү дээ. Одоо тэгтэл чөлөөтөнд дайных чинь байна. Одоо шинээр үсэж байгаа дэг журам тэгээд дэлхийн 2 дугаар дайны 1 дугаар дайны хоорондох гэдэг. Тэгэхээр тэд нар чинь хамаагүй богино хугацаанд оршин тогтсон юм шүү дээ. Тий. Тэгэхээр хоёулаа нөгөө ямар дугаар дээр ирлээ Ибн Халдуны тухай. 120 жил байд юм а гэд. Тэгэхээр нэг тийм явдал оршдог. Нэг зүй тогтол бас байхгүй биш байгаад байгаа. Хоёрдугаарт нь энэ дэг журмууд солигдож байгаа үе шүү дээ. Пак гэд нэг нөхөр нь нунгут маргааш нөгөө нөхөр нь ирээ суучихгүй шүү дээ. Дахиад тэр нөгөө нэг суурнасаа хөдөлсөн чулуу 3 жил бөөрэ олдгоо гэж монголчууд ярьдаг шүү дээ. Тэрнтэй адилхан дахиад энэ дараагийн ингээд тогтолцоо бий болтол дандаа дайнд ажны үе явж байгаа байхгүй. Ер нь бол. Тэгээд дараа нь нөгөө шин тогтолцоо бий болж байгаа нь бол ингээ хүчтэй төвүүд дахиж үүсээд бие бинийгээ дарж чадахгүйгаа ойлгохлоо нилээн дайнд ажин болж байгаад тэгээд дараа нь за хүлээн зөвшөөрөөд за би мэгмөр сүрэнгүүл ягаач дарахгүй юм байна. Эсвэл дарсан ч гэсэн надаа тэрний өртөг бол хэтэрхий өндөр болж тусах юм байна. Тийм учраас мэгмөр сүрэнтэй харилцаа холбоо тогтооё гэд тэгээд дараагийн дэг журам үүсч хэлж шít. Энэ хоорондын завсрын үе. Яг би энийг онцлоод байгаа гэхэлээ бид нар одоо завсрын үед амьдарч байгаа шүү дээ тийм. Завсрын үе бол хэцүү юм гэдгийг шинжилээс эхлээл мэдээ үстэй. Пак гэл нэг ерөнхийлөгч аваа бичсэн биз дээ тийм. Тэгээд эсвэл ерөнхийлөгч Мадурог ирж чинь тийм. Тэгэхээр эн чинь яаж юм гэхэлэр дараагийн дэг журам тогтож эхэлж байна гэсэн үг байхгүй. Таны тамгалж байгаагаар одоо шинээр тогтнох тэр шин дэг журам ямар байх бол Монголын яаж хэрхэн төсчүүлдэх вэ? Одоо бид нар бол Монголын дэг журам тогтоогоосоо нэгэнд өнгөрсөн дэлхий дээр. Тийм ээ. Одоогоор шүү. Тий. Ер нь бол юу л да энийг ягаад ярьсан бэ гэхэлэр би хинэгний хөөргөж бад удах гэсэнтэй биш. Бид нар энийг ярихгүй байгаа учраас энийг дэлхийн жинжлэхгүй одоо бол хөлөөлшөрөхгүй юм гэж би хэлэх гээд байгаа. Тийм учраас бас энэ Туркийн эрдэмтэн, эмэгтэй эрдэмтэн гарч ирээд ийм онол дэвшүүлээд энэ нь ингээд хүмүүс хүлээн зөвшөөрөөд энэ явж байгаа юм. Манай эрдэмтэд одоо энийг судлаач гэж. Дараагийн дэг журам ямар байх вэ гэдэг дээр бол бид нар биш дээ нэг юм ойлгох хэрэгтэй. Дэг журам гэдэг бол дандаа нэг хойд эрхцүү асуудал. Яг л Монголын дэг журмын үед бол их засаг хууль үйлчилж штэ. Чи элчин алж болохгүй, чи тэгж болохгүй, ингэж болохгүй гэдэг. Тэрнтэй яг адилхан одоо саяхан болтол бидний оршин тогтнож исэн хүүдэн дайны дараах ертөнцөө штэ. 2 төлөлтэй байж байгаа 1 төлөлтэй болсон энэ ертөнц чинь 1945 оны Ялт Потсдамын гэрээгээр бий болсон дэг журмын тогтолцоонд явж ирсэн тийм. Тэр нь бид нартэй жоохон аюул багтай байсан гэх юм да. Яг бол хууль зүйн олон улсын эрх зүй үйлчилж байгаа үед бол бас нэг улс руу дайраад орчиход үгүй адаглаа шалтгаан хэрэгтэй байхгүй. Одоо бол дайраад орчиход шалтгаан хэрэггүй болчихлоо шүү дээ. Нэг одоо манай хойд төрш Украин руу дайрж орчоод Украины дайныг бид эхлэегүй бид нар дуусгах гэж байгаа маа гэж яриад байгаа байхгүй. Тэ? Альсгүй Трамп Венесуэлийн ерөнхийлөгчийг очоод баривчилж авчаад тэгээд одоо ямар зорилготой юм бэ? Үгүй Венесуэлийн нефтийг би зарнаа гэдэг. Энд чи одоо нөө хойд эрхцүүн хайччихв тий. Улсын бүрэн эрхт байдал хайччихв. Хил хязгаарын халдшгүй дархан байх байдал хайччихв. Энэ дүрм алга болж эхэлж байна гэдэг асуудал байна. Тэгэхээр зэрэг одоо дараагийн дэг журам нь бий болж тогтноштол болвол энэ дүрмгүй үе явна. Энэ хамгийн хэцүү үе. Бужигнааны үе. Би тэр болдгоо ярилцлагыг уншиж ирсэн чинь болдгоо тэгсэн билээ. Би өөрөө тэрийг олж уншаагүй. Гэхдээ болдгоо тэгж хэлсэн бол манайх олж уншиж илээ. Трамп тэгж хэлсэн байна гэд
Тайваныг яхаа хятад өөрснөө мэддэг, Венесуэлийг яхаа би мэдчихье гэдэг. Эн чинь дахиад бүсийн хуулт явж гэлж шүү дээ. Тэгээд Тайваныг авах гэдэг чи юу гэсэн үг юм. Тэ? Тэгэхээр зэрэг энэ дэлхийн шин дэг журам тогттол бол ийм мичгүр сонжооргүй олон улсын хууль эрх зүйн эс тоосон энэ үйл явдал явна. За одоо тэр дайсгансан улсаас альсгүй тэр Мадуро гэдэг Куб-Мубуттэй нийлээд Орос Ирантай нийлээд исэн нөхрийг шийдэх яах вэ? Дайныг яаж байгаа. Гренландын бол яаж байгаа те. Дайн улсыг харин те. Яаж байгаа Гренландын бол энэ чинь нэг эвслийн хоёр штэ. Тэгээ эсвэл НАТО байхгүй болсон юм уу? Эвслийн хувьд. Тэгэхээр зэрэг энэ нөгөө дэлхийн дараагийн дэг журам тогттол энэ одоо нөхцөл байдал үйлчилнэ л гэсэн үг байхгүй. Монголчууд энэ шиндэг журамд одоо яаж тэсжүүлдэх гэ resilience гэдэгээс дасан зохицох гэж байдлаар орчуулад байгаа шүү. Дасан зохицох ёстой мó, тэсжүүлдэх ёстой мó, сүрэх ёстой мó? Сүрэх гэж бас орчуулад байгаа шүү. Тий. Одоо тэсвэрлэх гэх юм уу да. Бид чинь ер нь яг манайд сошиал сүлжээ их айхтар хөгжсөн учраас нөгөө чанга ашгараад байгааг нь бид нэр сонсоод байна л да. Олон нийтдээ тэгж бодож байгаа мүү юм би үгүй байх гэж бодож байна. Ийм үед одоо ЦЖ балбаад гүгээд байх биш. Бидэрт илүү хэцүү цаг ирнэ гэсэн үг. Дараагийн дэг журам тогттол бид бас нэг яаж хийж байгаад өөрснийгөө тэр хүртэл аваад явчих хэрэгтэй байна л да. Ер нь бол үндэстний улс буюу nation state гэдэг ойлголт устж алга болох байх гэдэг таамаглалууд их явж байна. Одоо Европын холбоонд бол юу штэ чи нэг улсаас нөгөө улс руу хил давхад хилийн хязгаар байхгүй штэ. Тэ? Баггүй. Шенгений нэг хэлээр явдаг. Берлинээс богон цуугаад Париж хүртэл тэгэл ингээл замдаа бэлмэргэр дайрал гайл аллах пассворд тийм болоод улс гэдэг нэг тийм формал халахвч үлдээд яг үнээр дээр нэг ийм тогтолцоо би бол одоо хамгийн сайхан вариантыг хэлж байна. Тий. Нөгөө вариант нь исламын улс гэдэг нэг вариант байна. Тий. Авгада паранжа зөвлгээд тэгээд нүүрийн далд хийгээд тэгээд өөрөө мөргөөд явж идэг. Угаа бас хувилбар штэ надах чаа. Үндэстэн дамнсан улс байхгүй хувилбар штэ. Ислам улсын иргэн болвол онлын хувьд хинч байж болно. Чийж байж болно. Чи ганцхан тэр шүтгий мал шүтчих хэвээр өгсөн даалгаврыг биелүүлж явах хэвээр ч гэдэг. Ийм сони юм болж эхэлж байна. Өөр нь бидний нөгөө шин ертөнц гэдэг тэр мэдхгүй шин ертөнц ирж штэ энэ их аимшигтай тийм нэг юм байгаад байгаа. Жишээлбэл өнгөрсөн оны 11 сарын 20-нд Америк нэгдсэн улс үндэсний аюулгүй байдлын шин үзэл баримтлалаа зарласан. 11 сарын 24-нд Genesis гэдэг төслийг зарласан. Genesis гэдэг төсөл бол бүх энэ интернет хиймэл оюун ухааны дата центруудыг бүгдийн хооронд нь холбоод шинэ лаборатори үүсгэх тухай асуудал. Энэ бол амар том тооцооллын аюул том хүчин чадал бий болно. Одоо жишээлбэл хин Elon Musk чинь Grok гэдэг нэг хиймэл оюун ухаан үүсгэчихэд тэгээ одоо яг л нүдэн дээр бараг хэдхэн сарын дотор Grok хичнээн янзын хувилбар шинээр гараад бараг л 7 хоног л ингээл нэг шинэ хувилбар болол ингээ яваад шүү дээ. Энд чинь яаж байгаа гэхэлэр нөө тооцооллын хүчин чадал чинь амар сайн байгаад байгаа байхгүй. Тэгээ эн чинь дахиад тэрнээсээ хурдсан гэдэг чи төсөлтөө. Тэгээ ирэхээр юу болно энэний айгүй тийм эвгүй гэх юм уу үр дагаврыг төсөөлөе гэвэл хятадын онооны систем байна. Чиний ер нь 0-доо орох чинь хүртэл одоо хяндаг болох нь шүү дээ. Тийм ээ? Чимний интернет дээр юу хийж байгааг чи хянана. Сошиал дээр юу хийж байгааг чи одоо Америкийн визэнд ороход чи Америкууд бол муу хүмүүсээ сошиал дээр биччихээд визэнд ороод виз авахгүй шүү дээ, тий. Тэгэл нэг Америк суучаал
чивтэр бичсний хүншээ сууж ивл гэжтэй. Энд ч нөгөө химэл юух энэ надад юм чинь. Тэгээ энэ хиндэлч улмал цаашаа гүнзгэр нь улмал ингээд яа тун удахгүй нөгөө юу чинь цаасан мөнгө чинь байхгүй болоод бүгдээр биткойн руу шилжээд орчихвол. Тэгвэл тэгээд чиний бүх мөнгө чинь хаан чин бүгд нэг сейфэнд тэ өөр хинч энэ сейфэнд хүрж болохгүй гэд чи өөрөө түгжээ төлөхөөр ингээд энэ тийм талд хийцэн байсан чинь бүх сейфэнд дарддаг төлхөртэй хүн орж ирээд бүгдийн хогсороод авчвал яах вэ? Байж болно шүү дээ. Хин тэрийг үгүй гэсэн дээ. Гэх мэт ийм нөгөө бидний мэдэхгүй параметр руу хорвоо шилжнэ. Дэлхийн шин дэг журмыг бид бол ингээд нөгөө нэг Америк нэг төв болоод Хятад нэг төв болоод тэгээд энэ хоёр хоорондоо 8 арилжаа хийгээд гээд одоо нөгөө 2 дугаар дайны дараа Черчилль ерөөсөлд Сталин гурав сууж байгаа дэлхийг ууж авдаг шиг юм бодох гээд шүү дээ. Тэр хуваалт муваалт нь их өөр юм болох шинжтэй болчиход байна л да. Яг бидэнд халгаатай юм болно. Өмнө нь бол яг тэгээд Сталин гов Черчилль гөрөөсөлт хуугуур суугаад тэнд юугаа аваад авах нь биднэрт ерөөдөө нэг падгүй юм шиг дээ байлаа штэ. Уул нэг падтай л да яг бол манайхыг тэгж хүлэн зөвшөөрсөн штэ тий. Дэлхийд дахина. Одоо бол ерөөсөө тэнд хамаагүй хүн байхгүй болчиход байгаа хгүй. Бид нар нөгөө энэ сошиалар дамжаад дэлхийтэй ингээд бүр сашгүй холбогдчиход манай Монголын одоо хүн амын 90% ч гэнэ фэйсбүүктэй гэж штэ тий. Тэгээд тэр фэйсбүүк дээр тархаж байгаа мэдээллийг хинж хяндаг уу. Тэгэхээр нэг мэдхэд ер нь тэр манай төр засгаас илүү хүмүүсийг бужигнуулаад иш тийш болгоод байх боломж тэр орон зай дээр байна тий. Тэр орон зай дээр байна. Тэрийг хянж байгаа хүмүүс нь бид нар биш байх юм байна. Тэр амар ойлгомжтой болоод байна шүү дээ. Тэр чи амар хяндаг тогтолцоонд Америкууд тэгж ажиллаж байгаа нь Америкууд юу сайнтай биш. Нөгөө Хятад тэрнтэй өрсөлдөх хэмжээний түргэн юм өөрчлөгдөж байна. Тийм учраас Хятадуудаас бид нар өмнө нь байх хэрэгтэй гэдэг л логик үйлчлээд байна шүү дээ, тий. Тэгэхээр зэрэг энэ дэг журам гэж юм бол бүр тийм сонин магадгүй зарим утгаар нь хэтрүүлж хэлэхэд бол дижитал шорон руу шилжиж магадгүй. Ийм нөхцөл рүү л орох магадaltaй. Жохон хүнд сэдв рүү орчихвоо. Гал морин жил гарч байна. Тэгээд чинь цагаан сарын шинийн 3 эдэ жохон бэлэгтэй байдлаар нэвтрүүлгийг дуусгахыг уриалж байна тань. Дуусах болж байгаа юм уу тий? Болцсон. Гэхдээ хоёулаа юу штэ. Аимшигтай талыг ярьчлаа штэ. Бас гоё тал байна штэ. Тий, гоё тал. Яг гэвэл өмнө нь одоо Монголын уудам хээр талд малаа хариулж байгаа залууд бол хорвоод юу дэлхийн түвшинд гарах магадлал их бага байлаа штэ. Одоо бол магадлал бас бий болж байна. Яг гэвэл чи Нью-Йоркт компьютер үзээ сууж байгаа нөхөр Улаанбаатарт компьютерийн хард сууж байгаа нөхөр хоёр зарчмын үед бол адил шанстай шүү дээ. Тэгэхээр ганцхан чиний энэ хүрх үгүй юу гэдэг асуудал. Тийм учраас би түрүүний хальт nation state буюу үндэстний улс гэдэг устж алга болох байх гэж би ярьлаа шүү дээ. Тэгэхээр зэрэг мэдээлэлд ойрхон нэг үндэстэн, мэдээлэлээс хол нөгөө үндэстэн гэдэг ялгуурлал үүсч магадгүй. Чи хэрвээ нүдний ялгаа нөгөө кинонд данзан дэлдэг шиг нүдний ялгаа чинь арилцсан байх юм бол чи шар байна уу, хар байна уу, Аз байна уу, Европ байна уу, Африк байна уу хамаагүй манай community-гийн нэг хэсэг болох боломж бас тэнд нэгдэнэ. Тэгэхээр зэрэг энэ ирж байгаа шинэ ертөнц гэдэг маань нэг талаас биднэрт аюул дагуулж байгаа боловч нөгөө талаас биднэрт боломж авчирж байгаа ийм сонин ийм нөхцөл байдал гарч эхэлж байгаа гэдгийг бас хэлэх хэрэгтэй байх. Тэгээд өстой чиний хэлдгэр тэр боломжийг бүгдээрээ ашиглаад бүгдээрээ за Elon Musk биш юмаа гэж бодоход ерөнхийдөө хорвоод өөрийнхөө чадлаар гарсан одоо хүмүүс болоосай л гэж би хүсч мөрөдөж байна да. Ерөөж байна да. Ерөөж байна тий. За тэгээд сар шинэ сайхан тэмдэглэсээрээ дараагийн нэвтрүүлгээр уулзъя. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm